За 3 дугаар даалгавар эхлэх гэж байна. Тэгэхээр эхний 2 даалгаврыг та бүхэн үзсэн баг. 3 дугаар даалгавар маань бид нар график зурах ёстой байсан боловч цаг агаарын байдлаас болоод гинтээ өөрчлөлт орлоо. Харин бид нар Уранган спорт заалан дээр үлдсэн ирсэн байна. Энд манай 3 оролцогч нар маань хипхоп хүмүүс бол бүгдээрээ сакстай бол ямар нэг байдлаар холбоотой байдаг. Тэгэхээр 3-ын зурааснаас 5 байрлалаас 2-2 удаа шидүүлээ гэж бодлоо. Юу гэж бодож? 10 шидэн тий. За тий 10 шидээд хамгийн олон орсон лээ биш тий. Хамгийн сүүлд хизээ бөмбөг шидсэн бэ? Хамгийн сүүл намар бахаа баг. Шидэ. Хизээ шидсэн байна. Осайныг 5 минутын өмнө орж ирээд биш чи. Бог яах. За би 2000 оны ихэр шийдсэн баг. Одоо гэхдээ энэ үе дээр одоо саналаараа одоо танхимаа өгч бууж өгч. Тэгээд энэ гар хөл гэмтэлтэй байгаа учраас тэгээд За тэгэхээр энэ 3 дугаар шат маань Гинжин D2-ын дунд өрсөлдөй авагдах нэ. За тэгэхээр хэн нэг хэлэх юм бэ? За би хэлчих. За гард эхлэх юм байна. манай үеийн ирээрээ. Тэгэхээр яг одоо бидний үзэж байгаа энэ бэсрэг наадам контентийг лайк, шеэр хийгээд хаштаг нь энда хүрээ гэж хийн. За мөн Гинжин Десант Богийн ах 3-ын хувийн Facebook аккаунтыг mention-дод шеэр хийгээд эндээс бид нар 500,000 төгрөгийн энда хүрээ тоглолтын плед мөн дээрээс нэмээд 500,000 төгрөгийн каштай хамт нэг ацтанг 8-ны өдөр тодруулах юм аа. За энийг та бүхэн сайн ажиллаж аваарай. Лайк, шеэр хийн. За манай 3-ыг мөн меншндод шеэр хийх юм байгаа шүү. Эндээс бид нар 500,000 төгрөгийн пледний хамт мөн 500,000 төгрөгийн бэлэн мөнгөтэй эзнийг тодруулах юм аа. Окей. За. Эс. За нэгтэй. Чуба. Эс. Дахиад 2-0. Ху. Ач. Чу. За 4-1 шүү. За 5-1. Шац. Эпс 6-1. Долоод 1. Чу. Шац. 8-1. За сүүлийн. Шац. Оцно. За ороогүй 9-1. Шагац. 10-1. За 10-1. За хэллээ. Тэгээс. Нэгтнэ. Хоёртнэ. За 3-1. 4-1. 5-1. Зургаад 1. Хайцааш. 7-1. 8-1. За ядарсан да. Юстник. За сүүлийн боломж. За тэгэд энэ ч ямар тач
Богийн хоёр тэмцээн дээр ингээд яллаа. Тэ Богийнхын үеийн фэнүүд гэх юм уу те гарууд бүгдөө тий ирэх баг. Тэгээ за манай үеийнхэн гэх юм бол яг нэг 80-аад оныхон гэсэн үг шүү дээ. 80 90-ад оныхон тий бас энэ тоглолтыг бас зорж иж үзээрэй. Тэгээ бас гинжингийн үеийн 90-ад оны залуучууд болон яг одооны яг тоглолт үздэг идэвхтэй байгаа бүх залуучуудаас come on 5 сарын 10-нд энэ да хүрээ тоглолтын дээр бүгдээрээ хүрээд ирээрэй guys. Хүрээд. Тэгээ дөөрэ нүдээр үүч. За маш их баярлалаа. Энэ да хүрээ бисрэг наадам маань энэ дүрээд өндөрлж байна. Гэхдээ нэг зүйлийг сануулъя. Сая төгрөгийн сантай ийм азтаг тодруулах гэж байгаа. Тэгэхээр яг одоо энэ контентийг лайклаад за мөн Гинжин Богийн десантыг меншндад шеэр хийн. Доор коммент дээр бас энэ да хүрээ гэдэг хаштагийг хийгээ битгий мартаарай. Энэ да хүрээ 8-нд бид нар азтыг тодруулж сая төгрөгийн эзнийг тодруулах болно.